Оройн төрх хүмүүсчтэй ам нэвэр зочны ярилцлага хэлж энэ удаахан зочноор бид хуульч улсын хурлын гишүүн асан Тэмүүжинтэй уулзч ярилцж байна. Тэгэхээр сүүлийн үед танаа арчс намын дотоод сонгуул болсонтой холбогдуулаад янз бүрийн хил ам гараад эхэллээ л дээ. Энэ сонгуул тэгэхээр үнэхээр хил ам болох үст тийм шудар ус болсон юм уу? Таны хувьд энэ юу гэж үзэж байна? Ер нь хил амгүй сонгуул гэж ер нь байхгүй шүү дээ. Зүгээр манайд ганцхан арчс нам биш. Ерөнхийдөө сонгуул өөрөө нэг тийм хуурмаг гинэн тэгээ мөнгөний маягийн болж хоороод байгаа л да. Тэгээд тэрний үр нөлөө гэдэг юм уу тэрний тусгал нь арчс намын дотоод сонгуул дээр бас зарим хэсгээр бол харагдаж байна. Нууц шилтаа арчс намын одоо энэ дотоод сонгуульд одоо аль албан тушаалд нь ер нь нэрээ дэвшүүлсэн бэ? Бас тодорхой хэмжээний мөнгөний босго байсан шүү дээ. Тэр одоо тухайн албан тушаалынхаа нэрийн дараанаас хамаарат мөнгөнийх нь хэмжээ нь бас янз бүр байх шиг байсан. Яг нь сая та бүхэн анзаарсан бол манай арчс намын дотоод сонгуул дээр зарим нэг газар их өрсөлдөөнтэй. Тэр дундаа нэг хуучнаар фракц гэж ярьдаг байсан. Эсвэл нэг нэгийгээ ер нь бол гаргахгүй юм шүү гэж бодож байгаа тэр цэг дээр бол нэлээд өрсөлдөөнтэй. Өөр бусад газараа бол нэг нэр дэвшигчтэй. Нэг сонгуул гэхээс илүүтэйгээр шууд хин ялган тодорхой тийм болж хурлаа шүү дээ. Өрсөлдөөнгүй гэсэн үг. Мөнгөнд нь жоохон өндөр тавигдлаа. Тэгээд мөнгөтэй тоглол мөнгөн хойшоо гэдэг ийм зарчим өөрөө гарч ирж байгаа юм шиг олон нийтэд харагдаж эхэлж байна. Нэг талаасаа юу гэдэг намыг санхүүжүүлэх чухал боловч нөгөө талдаа мөнгөөр босго тавьж хүмүүсийн оролцоог хязгаарлана гэдэг өөрөө арчлалын бас хамгийн том аюул л да. Дэлхийн нийтээр нэг юм санаа зовж байгаа. Тэр нь арчлалын өртөг хэтэрхий өндөр болж байна. Өртөг өндөр болох тусам жирийн иргэдийн дуу хоолойноос илүүтэйгээр тэр өртгийг төлөх чадвартай мөнгөтэй эсвэл олигарх эсвэл одоо санхүүгийн бүлэглэлүүд намын нэрээр улс төрийг одоо төр шийдвэрээ захиалж өөрсдийн бизнесийг өргөжүүлж эхэлж байгаа гэдэг шүүмжил шүү дээ. Та тэгэхээр яг аль суудлын төлөө өрсөлдсөн? Үндэсний бодлогын хороо гэж нөгөө бодлогоо болох гэж байгаа холбоотойгоор бодлого тодорхойлох гол цэг дээр заавал очих хэрэгтэй гэсэн байр суурьнаас тийш өрсөлдсөн. Бодлогын хорооны гишүүнд нэр дэвшүүлэхэд ер нь хэдэн төгрөгийн ханд дэвтэрсэн? Хандив гэдэг ойлголт бол байхгүй. Татвар нь 3 сая, дэнчин хураамж сонгуулийн зардал гэх маягтай бас 3 сая. Гэхдээ яг одоо дүрм дээр энэ байна уугүй гэдэг бас маргаал гараад байна л да. Дүнгээр та сонгуульд ялж чадваа тэгээд сонгогдсон. Яг хав энэ үл зөвхөн ингээд ил байгаа намын зардал шүү дээ тийм. Тэгээд далд бол хүмүүс бол маш их мөнгөний сонгуул хийх гэж оролдож байна. Тэгээд энэ бүжигнээ дотроос ямарч байсан Төв аймагт өрсөлдсөн тэгээд гарч ирлээ. Ямар ч гэсэн намынхаа бодлогын хороонд гишүүн болоод амжичлаа. Тэгэхээр цаашдаа ер нь танай намны шинжлэгдэх найдлага байгаа юугүй юу? Та бас түрүүн бас мөнгөний босго тавиад байна гэдэг асуудал дээр бас шүүмжлээд байна шүү дээ. Тэгэхээр ер нь найдлага байна. Яг нь саяны сонгуул дээр гарч байгаа алдаа тутгалыг хэлээсээр харахгүй шүү дээ. Нэгдүгээрт бол мөнгөний босгоор хэтэрхий өндөр байна. Тэр дундаа арчс намын гишүүд бүгд гудамжинд байгаа энэ үед бол ийм өндөр мөнгөнд дүнгийн чинь давж орж ирэх зарчимтай, бодлоготой, мэдлэгтэй, сэтгэлтэй хүмүүсийн шалгуур бол биш болоо орчлаа. Энэ бол төрөвч нь хэр зэрэг зузаан бэ гэдгээр хэмжих гэж оролж шүү дээ. За хоёрт нь бол өрсөлдөөнтэй байгаа газруудад бас жоохон өвөөгөө тодорхой зүйлүүд гарч эхэллээ. Тэр нь юу вэ гэхээр яг орон нутгийн намыг авцсан байгаа хүмүүс өөрөө өөрсдийнхөө ялтыг бэхжүүлэх, өөрөө өөрсдийнхөө тойрог хүрээлэгчдийг гаргаж ирэх хин тулд намын гишүүдийг ялварлаж эхэллээ. Тэгээ ийм сонгуул дээр итгэл үнэмшлэрээ бодлогоор юу зөв буруу вэ тэ улс орныг яах гэж байгаа юм ба намаа яах гэж байгаа юм бэ гэж ярихаас илүүтэйгээр хин хэдийг өгөх вэ хэдэн төгрөг байх вэ гэдгээр уралдах гэж оролдож байгаа нь өөрөө бас 60 тэрбум гэж ардын биднес бөөн шүүмжилсэн. Хар зах дээр зарж байгаа юм шиг төрийг зарсан. Чадахгүй болголоо гэж шүүмжилж байгаа атлаа нам дотор ийм зарчим ийм одоо өөг юм явуулчихаар намыг бас яг л адилхан болгож өргөх байхгүй. Тэгээ ийм нэг бас одоо болгоомжлох зүйл анзаараглаа. Танай намын даргын сонгуул бас саяхан бас бүх нийт гишүүдийн дундаас намын шин дарга сонголоо шүү. Тэгэхээр шин даргын сонгуул ер нь бас хэр зэрэг одоо шудраг болж чадсан бэ? Бас шин намын дарга ер нь одоо та бүхний таалалд нь тэгэхээр нийцгээр үйл ажиллагаа явуулж чадчихэв үү? Та юу гэж дүгнэж байна? Жишээ нь би хувьдаа бол эрдэг түүнийг сонгоогүй. За дэмжээгүй. Гэхдээ намын олон нийт бол тэр хүнийг дэмжижлээ шүү дээ. Тэгэхээр энэ арчилсан тогтолцооны хувьд бол би хувьдаа ямар бодолтой байхаас гадна олон нийт яаж одоо сонголт хийгдээс одоо
хүсэн үсээгүй тэр хүлийн зөвшөөрөхөөсөр арга байхгүй. Тийм учраас одоо олонход дагаад би сонгоогүй ч гэсэн юу гэдэг энэ арчс намын дарга биш гэж хашгирах бол таагүй шүү дээ. Зүгээр хувь хүн ямар үгүй гэхээс илүүтэйгээр нам өөрөө цаашид яаж явах гэж байна гэдэг хувь заян дээр л санаа оноогоо одоо уралдуулахаас биш. Энэ над таалагдахгүй байгаа учраас бүх юмыг зөв бурууг нь ялахгүй адлын эсрэг үүсэх бол бас тийм зөв биш. Бүх юмыг мөнгөөр шийднэ гэдэг мөнгөний уралдаанаар бол амжилтанд хүрэхгүй. Нэг талаар та бас намын даргатай шүүмжлэл хандах гэдэг байна. Бүх юмыг мөнгөөр үнэлж болохгүй. Бүх юмыг мөнгөөр үнэлж болохгүй. Тодорхой хэмжээний зарлууд гарна. Тэр зарлыг одоо үүрлцэх ёстой. Гэхдээ үүрлцэн гэдэг нь хэдэн хүний нуруунд дээр овоолох тухай биш. Санхүүгийн ачааг авж байгаа хэсэг нь буцаал энэ намын эзэн болж хуурна шүү дээ. Тийм учраас аль болох оролцоотой жигд одоо ачаа үүрлцсэн тогтолцоо олон нийтийн нам болж хуурах тухай. Цөөн хэдэн хүний нам биш. Энэ рүүгээ бол явах хэрэгтэй. Энэ зарчим руугаа явж чадах юм бол арчс нам 2020 он гэхэд бол олон нийтийн дэмжлэгтэй нам болж хуурна. Тэгэхээр сүүлийн үед энэ Эрдэнтийг төрсэн асуудал дахиад л улс төр болж хувирлаа л да. Өөрөөр хэлбэл Эрдэнтийг одоо 100% төрийн өмч болгож байгаатай холбогдуулаад энэ үйл явцаас нэг ёсондоо бас хувийн хвшлийн өмчийг төрн дээрэмдэж авлаа гэдэг ийм тодорхойлолт дагалдахад хүргээд байна л да. Тэгэхээр энэ асуудал дээр та юу гэж үзэж байна? Эрдэнэт бол их төвхтэй л да. Лойр дээрэм хоёрын л одоо зөрчил болж хувирч байна шүү дээ. Би бол Худалдаа хөгжлийн банк уу эсвэл ард нь байгаа Монголын зэс корпорац хин гэж нэрлэхээс үл шалтгаалаад Монголд байгаагүй Оросд байсан өмчийг Монголын болгож худалдаж авсан, хилцэл хийсэн, тэрийг амжилттай дуусгаж чадсан гэдэгт нь бол үнэхээр хэрвээ шударгаас байдаг бол энд нь бол үнц нэ гэж талархаж эсвэл хүлээн зөвшөөрөх ёстой. Энийг бол хийж үүсэж болохгүй. Яг л энэ бол Монголын өмч байгаагүй. Энэ бол зөвлөлтийнх байсан, дараа нь Оросынх байсан. Оросд байсан тэр одоо өмчлөх эрхийг Монгол руу тэр нь төр биш аж ахуй нэгж шилжүүлж авчирлаа шүү дээ. За энэ бол ямар ч гэрээ хилцлийг хүлээн зөвшөөрдөг хууль ёс бүхий улс оронд бол за энэ бол үн цэнтэй хилцэл байна. Хүлээн зөвшөөрөх үйл явц байна гэдгийг бол хэлэх ёстой. Гэхдээ дахиад нэг зүйлнэ. Энэ хилцэл яагаад хаалттай хязгаарлагдмал нөхцөлд зөвхөн нэг аж ахуй нэгж нэг бүлэг эрх мэдэлтний хооронд явагдсан хилцэл вэ гэдэг л өөрөө хүмүүсийг эргэлзэж сэжиглэж хардгад хүргэж байгаа шүү дээ. Тэгээ олон нийтийн хувьд бол лойр ч юм уу, зүүн ёсны ч юм уу, хууль ёсны ч юм уу мэддэхгүй байгаа энэ зүйлийг нь ашиглаад нөгөө талд нь харин бүгд ил тодор дээр мэдлээ шүү дээ. Сайн бол улсын хур шийдвэр гаргаад энэ бол төрийн өмчөөг булгаа авчлаа шүү дээ. Гэтэл уучлаарай энэ бол Монгол улсын өмч огт байгаагүй. Зүйл. Оросын өмч байсан. Зүгээр Оросын өмчөөс манайх руу шилжиж ирсэн энэ процесст алдаа байгаа бол алдаа гарсан албан тушаалтнууд нь хүлээх тухай биш. Яагаад энэ дотор орсон дандаа аж ахуй бизнес эрхлэгчтэй ингэж чадалдаж унгааж тонож дээрэмдэж идэм бэ. Тухайн энэ засгийн газар бол одоо засгийн газарт 400 сая доллар байхгүй байна. Тийм учраас Монголын зэс корпорац одоо худалдаж аваач гэдэг боломжийг олгосон гэж би ойлгоод байгаа шүү. Тэгэхээр Монголын зэс корпорац ингэж төрийн өмнөөс одоо худалдаж авснараа эргээд тэр мөнгөө буцаагаад төр дээрэмдүүлчихэж байгаа юм байна. Яг төр Монголын зэс корпорац болон Орос гэсэн ийм гурван талд тэнд нэг хилцэл явсан юм шиг байна. Эрх мэдэл болон мэдээлэл нь засгийн газарт байлаа. Мөнгө нь өөр их усрд байлаа. Шилжүүлж өгөх өмч нь 3 дахь тэд байлаа. Энэ гурвын холбосон нэг үйл явц тэнд дотор болсон байна. Зүгээр хаалттай байсандаа, нууцлагдвал байсандаа хардталт дагуулж байгаа. Хэний мөнгөөр юугаар авчив? Нэг хоёрт нь зөвхөн ганцхан яагаад чөлөөтэй эсвэл энэ өөрөө үн одоо гадаад 3 дахь оролцогч байсан учраас олон нийтэд шууд дэлгэх нь өөрөө эрсдэлтэй бөгөөд бас асуудалтай байсан гэж байгаа бол ядаж хаалттай тендер дотор зарлаад дотооддоо энэ хэмжээний мөнгө гаргаж авч болох үс ингээд хаалттай загтлаар одоо 3-аас доошгүй компани оролцуулах байдлаар ингээд явсан бол ядаж дараа нь чи хууль ёсных байна, шудраг байна гэж хэлэх үс байлаа шүү дээ. Гэтэл тэнд бол нэг гэдэг харьцаагаар явцсан учраас энд одоо өрсөлдөөн гэхээс илүү зүгээр л ханцуу дотор ямар нэг юм тохирцсон юм шүү гэдэг хардталтыг дагуулчихж байгаа байхгүй. Тэгээ энэ хардталтаасаа болоод энэ дээр нь төвшүүлээд одоо сая бол
дараагийн ирэх баригчид бол дээр мэтлээ шүү дээ. Тийм учраас одоо аль нэгэнд нь хууль ярихад жоохон төвөгтэй болчлоо. Юун зөв юун буруу вэ гэдэг хууль шийдэх хэм хүчтэй гэдэг шийдэх хэмжээний одоо зөрчилдөөнд дагуулах гэж байна шүү дээ. Миний ойлгосноор бол улсын хурлаас гарсан тогтоол дотор бол тэр Эрдэнэтийн 49% эзэмшигч талтай шилжүүлэн авах юм яриа хэлцээр болох юм байна гэж ойлгосон. Гэтэл ямар ч яриа хэлцээр болоогүйгээр 49% одоо эзэмшигч талд мэдэгдэхгүйгээр шууд одоо ингээд гэрчлэгийг нь шилжүүлээд сольчлоо гэдэг юм гомдол гараад байна л та. Улсын хурлын тэр шийдвэр өөрөө хууль ёсны байсан хэсэг бол бас эргэлзээтэй шүү дээ. Тэгээд хууль ёсны бус шийдвэр дотор дараа нь дахиад хуулийн үндслэл ярих бол төвөгтэй байхгүй. Тийм учраас би бол зүгээр л юу гэж хэлж байна вэ гэхээр энд бол одоо хууль дээдэлдэг, гэрээ хэлцлийг хүлээн зөвшөөрдөг, олон улсын тогтсон дэг журмаар ажилдаг гэхээсээ илүүтэйгээр зүгээр л нэгэн л өөрдөж болдог, нэгэн дээрэмдэж болдог гэдэг тий хүч төрсөн, муухарлсан аргаар асуудлыг шийдэх гэж оролдоод байна шүү дээ. Асуудал бол байгаа. Процесс дээр асуудал байгаа. Гэхдээ энэ асуудал байгаа гэдэг төвлөрлийн доор Эрдэнэтийн 49%-ийг Оросд буцаагаад өгч болохгүй, эсвэл төр дээрэмдэж авч болохгүй. Процессыг засаад дахиад хувийн хвшил байх боломжийг олгож ингэж энэ Эрдэнэт гэдэг аж ахуйн нэгж чинь улс төргүүгээр, луурчдгүүгээр нэг бизнесийн аргаар ажиллах боломжтой болно. Өөрөөр хэлбэл Эрдэнэтэд одоо төр 100% эзэмснээрээ бас нөгөөх л одоо нэг элдв улс төр болохой лувар шахаа. Би санаж байна. 2008 оны сонгуулиар Эрдэнэтээс их хэмжээний мөнгө гараад улс төр рүү сонгуулийн өмнө улс төрийг санхүүжүүлэл явж исэн. Одоо ингээд зөвхөн ингээд өөрсдөд нь таалагдахгүй байр суурь илэрхийлсэн төлөөл нэмдэрж одоо хүүгийн Эрдэнэтэд шахсан шахаа гаргаж ирсэн болохоос биш. Тэн дотор уудлах юм бол нэм дэржээс хэд дахин илүү аимшигтай том мөнгөнд үнэтэй шахаанууд өчнөө олон байж байгаа. Тэр чинь юуг илэрхийлж байгаа вэ гэхээр Эрдэнэт гэдэг бол ерөөсөө л сайлын үнэ. Гэхдээ хэний сайлын үнэ? Энэ бол иргэдэд очдог гэхээс илүүтэйгээр эрх мэдэлтнүүдийг сонгуул дахин ялгахтан тусалдаг, хувийн амьдралыг дэвшлүүлэхэд тусалдаг сайлын үнэ байна. Өнгөрсөн ардчлалын гэж хэлж байгаа 26 жилийн дотор Монголын улс төрийг тодорхойлох хамгийн том хүчин Эрдэнэт байлаа шүү дээ. Тэгэхээр Эрдэнэтийн тэр шахааны бизнесийг тойрсон мөнгөн дүн бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд бараг 10 гаруй их найт төгрөг болно гэдэг ийм тооцоог зарим одоо эдийн засгчид ялангуяа танаа намын угшилтай хүмүүс тийм тооцоо гаргаж ирж ирээд ах юм. Би бол эдийн засгийн чиглэлийн ийм нарийн тооцоонуудыг бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мөнгөн дүн ямараас үл шалтгаалаад Эрдэнэтийн мөнгө улс төрд хүчтэй нөлөөлдөг гэдэг бол мэднэ. Эрдэнэтээр дамжиж Монголд далд байгаа ч гэсэн ил болох юм бол нүд өрөө дээр гарган олон тэргумтнууд байгаа гэдэг бол мэднэ. Тэгэхээр 49% гэснээс одоо 51% асуудал бас одоо төр орхигдоод байна л да. Энэ 51%-ийг бол Justin Батхүү одоо Африкийн стандарт банкнд барьцаанд тавиад 108 сая долларыг зээлж авсан гэдэг асуудал яригадад Лондонгийн шүүхтэр хамгийн сүүлд одоо энэ асуудлыг 3 сарын 20-ны өдөр хилцнэ гэжсэн боловч одоо яг хилцсэн үгүй юу, яг ямар шийдвэр гаргасан, хаашаа шилжсэн гэдэг нь тодорхойгүй байна л да. Та хуульч хүний хувьд танд ямар мэдээлэл байна? Яг намайг хууль зүйн сайд байхад энэ гэрээлцэл ил болж байсан. Тэгээд энэ гэрээлцэлтэй холбоотой үнэхээр засгийн газар тэр дундаа чинь өөрөө Эрдэнэтээр баталгаажуулаад явж байгаа гэдэг чинь биднээс хувьд бол нэлээд таагүй төр зур руу очиж штэ. Монгол улсад байгаа энэ Эрдэнэтийн 51%-ийг эзэмшигч нь өөрөө одоо баталгаа гаргаж имзээл өгсөн юм шиг тийм гэрээлцэл ил болсон. Тэгээ яг энэ гэрээлцэлтэй холбоотой тэр үед шийдвэр гаргасан албан тушаалтнууд холбоотой асуудал хөндөгдөхөд бүгд миний гар үсгийн хурамчаар үлдсэн байна. Энэ гэрээ хэлсэл одоо жихэн биш гэж одоо тийм тайлбарууд хэлсэн. Тэгээд тэр тайлбартай улбаад Justin Батхүү гэдэг хүн дээр эрүүгээр үүсгэж энэ өөр залингийн шинжтэй болж байна гэдэг шалгалт явуулсан. Тэгээд дараа нь намайг сайдаас босны дараа бол нөхцөлөд яасныг мэдэхгүй байна. Тэгээ одоо хэрвээ арбитрийн шүүхтэр энэ гэрээ хэлсэл үнэн бөгөөд Эрдэнэтийн 51% ямар нэгэн байдлаар одоо ингэж барьцаалагдсан гэдэг стандарт банктай холбоотойгоор хариуцлага хүлээхээр үүргийн асуудал үүсэх юм бол тэр үед энэ бол хууль бусаа би юм шийдвэр хийж гарахгүй хуулиар надад эрх мэдэл олгогдоогүй байсан. Миний гараас хурамчаар үлдэгдсэн байсан гэж байгаа хүмүүст өссөн үсээг хуулийн хариуцлага ярихаас аргагүй.
Юу гэсэн үг вэ? Засгийн газар оролцоогүй одоо энэ Justin Батгүй залилан хийсэн учраас засгийн газрыг хөлдөө чирчлээ гэдэг юм асуудал үүсэх юм биш үү эсэргээрээ? Үгүй яалаа гэж. За. Яг бол хэрвээ арбитр дээр Justin Батгүйгийн гаргасан тэр баримтууд албан ёсныхоо баталгаа гаргасан үнэн байна гэх юм бол Эрдэнэт мөнгө төлөх хариуцлага бий болж байгаа байхгүй. Харин тэгж мөнгө төлөх хариуцлага бий болж байгаа бол тэнд баталгаа гаргаж өгсөн албан тушаалтнууд дээр асуудал үүсэх ёстой. Яг л хуулиар ийм эрхтэй тэр хүмүүс олгодоогүй гэж тухайн үед ярьжсэн. Хэрвээ тэр гарын эсгүүд үнэн бол арбитр дээр шийдвэр гарах байхгүй. Хэрвээ тэр гарын эсгүүд хуурамч бол энэ бол хуурамч учраас энэ гэрээлцэл биш гэж арбитр энэ нэрийг хэрэгсэх болох байхгүй. Ойлгож байна. Тийм учраас энэ өөр надад байгаа баримтын тухай биш. Тэнд нөгөө Лондонгийн арбитрийн шүүх дээрх маргаан юу үнэн зөв энэ баримт мөн байна гэж нотолж яах гэдгээс шалтгаалж байгаа. Тэгэхээр энэ шүүх хурал ер нь босон болоогүй болов уу? Би өөрөөр хэлбэл тэр баримт тухай сонсоогүй. Магадгүй зүгээр Эрдэнэтийн 51% нэгэ барьцаанд тавиад найдваргүй алдах магадлал байгаа учраас одоо төр энэ 49% рүү ингэж улаарч бүр дээрэндж авах хэмжээнд хүрвүү та юу гэж харж байна? Үгүй хаа. 51%-га алдж байгаа бол төр бусдын юм дээр нь илүүтэйгээр тэр нэг алдахтай холбоотой юмнуудаа жоон зэгслэх хэрэгтэй болоо гэж бодож байна. Зүгээр нэгдүгээр энэ 49%-ийг төрийн мэдэлд авчрах бол улс төр байх. Ерөнхийлөгчийн сонгуул ойртож байна. Тийм ээ. Хоёрт нь 100% төр Эрдэнэтэд хяналтаа тавина гэдэг нь 2020 оны сонгуульд дахиад энэ санхүүжилтийн тухай яриа шүү дээ. Тийшээгээ зорьсон том улс төрийн санхүүжилтийн баталгаатай болох гэж байна гэсэн тийм юм харагдаж байна. Гуравт нь хувийн хвшил ямар нэгэн байдлаар тэнд 49%-тай болоод авна гэдэг нь тэнд байгаа маш олон мэдээлэл ил болно гэсэн үг. Яг гэвэл тэнд тохирж болдог улс төрчдөөс гадна зах зээл дээр өөрийнхөө мөнгөөр хариуцлага хүлээдэг бизнесүүд орж ирж байна шүү дээ. Тийм учраас одоо юу гэдэг наан цаана гэж хороор уршаа харгаж явахаас илүүтэйгээр би өөрийнхөө тийм стажиг нөгөө туулын мөсөд долоох нь цуглуулсан гэдэг шиг одоо хоримтлуулсан мөнгөөр эрсдэл хүлээж байгаа бизнесүүдийн хувьд одоо юу шудраг биш, юу бодит биш гэдэг дээр илүү голчтой харна шүү дээ. Тийм учраас Эрдэнэттэй холбоотойгоор энэ 26 жил явсан улс төрчид хиний янаагүй жоохон сандруу байх шиг байна. Тэгэхээр ер нь зүгээр Эрдэнэт 49%-ийг одоо төрд авахгүйгээр магадгүй хувийн хвшилтэн дотроо дахиад тендер зарлах ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар хувийн хвшилтэнд байлгасан бол бас илүү хяналттай байх байсан гэж тавьж байна. Ер нь бол дэлхийн нийтээр л энэ хаалттай компаниудаас болоод тэр дунд хаалттай уулахрын компаниас болоод улс орны засгийн газрыг унаах хэмжээний том авилгууд үүсэж байгаа гэдгийг болгоомжилж штэ. Хаалттай уулахрын компани гэдэг бол арчлын хамгийн том аюул байна. Хаалттай гэхээс илүүтэйгээр олон нийтийн компани болох болооч иргэдийн хяналтанд орооч мэдээлүүд нийлт тод болооч. Одоо жишээ нь зөвхөн хятадыг л харал та тавлуутай холбоотой сая нэг компани 30 сая долларыг юун зарсан гэдэг нь тайлбарыг чадаагүйс болоод энэ дотор авилгын том эргэлт байна гэж одоо шүүмжлэгдэж хэлж байна шүү дээ. Гэтэл тэр 30 сая долларын авилгын эргэлт нь Монголын улс төртэй холбоотой болох гэж бас тийм үзүр харагдаж хэлж байгаа. Тэгэхээр бид одоо Эрдэнэтийгч байна уу, энэ урд таван толгойгч байна уу ялгаагүй олон нийтийн гэдэг энэ оролцоотой болгож байгаа мэдээллийн нийлэл тод болохгүй бол уул ургаагаас олж байгаа их мөнгө өөрөө арчлалд аюултай байна. Эрдэнэтээс олж Монголд гарч байгаагүй олон зүйл гарсан. Таванлагоогоос болж Монголд зөрчилж байгаагүй том зөрчилтөө өсөж байгаа. Тэгээд энэ нэг зөвхөн өөртөө ашиг хардаг улс төрийн бүлэглүүдийг эдийн засгаас нь энэ уул уурхаагаас жоохон холдуулаад яг зах зээлийнхаа эдийн засгийнхаа бизнесийн зарчмаар явах тогтолцоо руу түглэх зоригийг л гаргахгүй юм бол ямар нэгэн байдлаар нэг популист гоё хөвгтэй төрд байвал бүх юм гоё болчих юм шиг тэндээс нар том үрүүш хүчив шиг энэ хоосон ураа тунгах дотор чинь Монголыг үндсэндээ 10 хэдэн жил одоо зүгээр л доор нь эргүүлэх төдий биш буцаагаад хойш нь эргүүлнэ шүү дээ.
Эрх баригч шинэ нам гарч ирээд танаа арчилсан намын зарим лидерүүдийг заримыг нь барьж хориод, заримыг нь тагнаж чагнаад, заримыг нь одоо баривчилж шалгаад янз бүр болж байна л да. Тэгэхээр энэ нь одоо улс төр ороод байна уу? Үнэхээр танаа намынхан эсвэл идэж уугаад бас улс орны тийм хэцүү байдалд аваачдсан юм уу? Янз бүр юм байна. Ер нь бол манай энэ хуулийн байгууллага, энэ хуулийн тогтолцоо аль нь шударгаар, аль нь асуудлыг бодтойгоор шийдэж гин гэж ялгахын аргагүйгээр улс төрсөн, ялгахын аргагүйгээр захиалгагдсан, ялгахын аргагүйгээр одоо хувийн сонирхол тогтлогдсон тийм л бужигнаан дотор байгаа шүү дээ. Нэг бариад хориод ирлээ гэхээр л манай нам танаа намыг хэрэлдээд байгаа болохоос ш ер нь энэ хуулийн байгууллага ажиллаж байгаа хууль эрх зүйн орчин чи ямар байгаа юм бэ? Энэ тухай бол хангалттай их ярьсан. 4 жил зодтолцсон, зүтгэсэн. Тэгтээ харамсалтай нь хүний манаагүй бүгд эсэргүүцэж зогсоосон. Тэгээ гудамжинд гарсныхаа дараа манайх ухаан ордгийг. Энэ хуулийнхаа системийг өөрчлөе гэж ярьсан. Одоо жишээ нь хүнийг хорж байгаад шоронд нь хорь байгууллагууд нь гүйцэтгэх ажил хийгээд өөрөө нь нотлуулдаг энэ Мишинский аргасаа салъя гэсэн. Салахгүй гэсэн. Яагаад? Бүр манай намын том лидер би арай гэж энэ хуулийн байгууллагын толгойд гараад эрх мэдэлтэй болж хахад миний эрх мэдлийг үгүй их чи хинбэ гэж ширээ шааж агсан тавьжлаа. Танд уу? Тийм ээ. Тэгээд төд дудалгүй өөрөө хэрэгт холбогдоод шалгагдаад энэ хуулийг өөрчилчихгүй яасан юм бэ гэж бас загинжээ. Таныг уу? Тий. Тэгэхээр улсныхаа дараа юу? Мэдээж. Тэгэхээр эн чинь өөрөө юу илэрхийлж байна вэ? Эрх мэдэл гарч хараа урд хэлжээс үгээ мартдаг л болчих хэрэгтэй. Юу өөрчлөн гэж яасан түүнийгээ замзуурын сонирхлоор солидгоос болчих хэрэгтэйсэн баг. Одоогор нэр нь хэлмээргүй байна уу те? Тэгвэл дараа бүх юм тодорхой болно. Хоёрт нь дахиад сайн юм. Зүгээр хэн нэгнийг хардаж эсвэл энд алдаа гарсан байна гэж шалгах нь бол хуульд улсад байдаг л зүйл. Харин энд нэг хэрэг үсэг шалгачаад энд төсөөр хэрэгээр шоронд явуулдаг нь хизээч хуулийн засаглал бүхий улс оронд байх ёсгүй зарчим байна. Тэгэхээр хуулийн байгууллага улс төрөөс хараад байгаа энэ тогтолцоог л та өөрчлөх гэж оролцсон боловч нам тань дэмжээгүй гэж хэлэх гээд байна да. Үнэхээр хангалттай сайн дэмжлэг байж чадсангүй. За. Тэр бүтээл ажиллагаа эхлэхийн өмнө ярьжсэн махны машин байгаа цагт махны машин эзнээ мэдгүйгээр буцаад машинд идэх юм аа. Яг л махны машины гар дээр цаг үе болгонд өөр хүмүүс ирдэг. Тэгэхээр тэр машиныг өөрчлөх хэрэгтэй болохоос хүнийг өөрчлөх гэж оролдоод ямар ч нэмэргүй. Хичнээн бурхан ирсэн ч гэсэн ариул дээр суусан л нэг мэтгэд дахиад чөтгөр болцсон машиндаа суучна. Тэгэхээр энэ хуулийн систем чи өөрөө ямар байгаа юм бэ гэдэл биднээс харах хэрэгтэй. Энийг өөрчлөх хэрэгтэй юм биш үү? Тэг өөрчлөх гэж оролдож чинь тэгээд яг хуу одоо бямсагт энэ засгийн газрын төвшөнд яг өмнө хийжсэн юмнуудыг үргэлжлүүлэх гэж бас оролдоод байна. Тэгтээ дийлэхгүй. Яагаад дийлэхгүй вэ гэхээр нэгэнт энэ махны машин дотор нь өөрөө суугаад явцсан хүн бол тэр хүмүүсийн эсрэг зүр зогсож чадахгүй. Эхлээд зүр зогсчиж энийг тултал хийх хэрэгтэй. Одоогийн хууль зүйн сайдын одоо хуулийн шинжилгэлийн бодлогыг бол та дотроо дэмжиж байгаа юм уу? Бямсагч нь бол эрүүгийн хууль зөрчлийн хуулийг нэмэлт өөрчлөлтөөр ямар ч байсан нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулаад дуусгаж штэ. Тэр энэ хин дуусгаж байгаагаас үл шалтгаалаад энэ өөр Монгол улсын хувьд зөв байхгүй. Тийм учраас явчлаа. Араас нь процессын хуулиудыг өргөн барьж байна. Уул нь бол процессын хуулиуд батлагдаад 9 сарын 1-нд үйлчлэгээ шүү дээ өнгөрсөн оны. За тэгсэн чинь тэрийг буцаацсан. Буцааж оруулж ирэхдээ тэр баталсан хэмжээнд бол оруулж ирж үнэхэр чадахгүй. Гэхдээ ямар ч байсан одоо байгаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ эрүүгийн байцаан шийдэх хууль болохгүй байна гэдгийг мэдчихээн. Тийм учраас бидний алхсан алхмыг одоо гүйцэж алхаж чадахгүй маа гэхэд буцаагаад 0 цаг дээр аваачичаад буцааж хийхдээ яг 50-60 хувиар нь алхах юм шиг байна. Тийм учраас бол дэмжиж байна. Гэхдээ зохион байгуулалтын хувьд бол яг хаалттай хүчирхийлэгч зэрэгцэн систем рүү шийдчихэд хуулиа иргэндээ хамгаалах зорилгоо хийж чадна гэж байхгүй. Яг бол энэ хоёр чинь зөрчилдөнд тэртээ дөрөв. Одоо энэ системээ давж гарч чадахгүй. Таны хийх гэж оролдож чадаагүй одоо эрх зүйн шинжилгээг таны одоо дараа гарч ирсэн танай намын
Дөрөлж жав сайд бас нэлээд шүүмжлээд бас зарим зүйлийг нэлээд өөрчилж эхэлсэн л дээ. Тэгээд та хоёрын дунд бас нэг тийм үзэл бодлого гэдэг юм уу арга барилын нэг зөрчил үүсэж байгаа анзаарчихсан. Тэгтэл одоо та бас өөр намын Бямцагт сайдыг бол бас бодлогоор дэмжиж байгаа харагдаад байна. Тэгэхээр жоохон өөр харагдаад байгаа юм шүү. Дөрөлж жав сайдтай яг тэр үедээ бол би бол хатуу шүмжилсэн. Яг л өргөн барьсан бүх хуулийг татаж авсан. Тэгсэн. Тэгээд дараа нь одоо буцааж оруулж ирэхдээ бас маш олон юм бантгнуулсан. Гэхдээ дөрөлж жав сайд чинь яг тэр хүн богинохоо хугацаанд эн чинь болохгүй нэг алдаагаа засаад буцаагаад хууль сахиулах ажиллагааны хууль гээд бүгдийг өргөн барьсан шүү дээ. Тэгээд анх ягсан яг тэр концепцээр улсын их хурал дээр цуг сууж байгаа батлуулсан шүү дээ. Тэр батлуулсан хуулийг сая ардын намын гарч буцаагаад татцсан байхгүй. Дөрөлж сайд чинь зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль гэж өргөн барьчаад болохгүй юм байна хууль сахиулах ажиллагааны хууль гэж өргөн барьсан шүү дээ. Гэтэл буцаад татчаад одоо Бямцагт оруулж ирж байгаа хууль нь дахиад зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль гэж оруулж ирж байгаа. Яасан бэ гэхээр зөрчлийг хянан шийдвэрлэхдээ биш хууль сахиулах ажиллагаан дээр чинь амин сүнс байгаа. Тэнд нөгөө цагдаагийн байгууллага тэнд хүнийг ирүүддэг, тэнд хүний эрхийг зөрчдөг, тэнд нөгөө яг шүүх рүү очихгүй болооч өмнө нөгөө гүйцэтгэх ажил нэрээр хамаг юмэг бантгнуулдаг. Одоо харалт зоригийн иргэд итгэхгүй шүү дээ. Арга гадаад нөгөө ерөнхийлөгч нь одоо зарим мэдээлэл ил болго гэж байна. Энд чинь бүр бантгаж байгаа шинж байхгүй юу? Улсын хурлын дэд дарга нэмд орж манай телевизэд өгсөн ярилцлагада энэ зоригийн хэргийг шийдэх үйл явцад улс төрийн нөлөө орчлоо. Шүүгч прокурорууд бол ерөнхийдөө бас яг жинхэнэ нотлох баримт хангалттай биш байхад одоо эрүүдэн шүүх замаар энэ хэргийг илрүүлээ шүүчлээ гэж шүүмжлээд байгаа. Энэ одоо эхнийх нь биш л дээ. Эрүүдэн шүүс эсхийг бол дараа бас тайлбарлаж болох байх. Энэ нь одоо бас хууль зүйн сайд нь ардын намынх байна. Улсын их хурл 65 байна. Засгийн газар нь өөрсдийнх нь байна шүү дээ. Ийм үед болж байгаа процесс шүү дээ. Үнэхээр эрүүдэн шүүсэн байна. Энэ хаалттай байна. Мэдээллүүд ил гарахгүй байна гэвэл төрийн нууцын тухай хуулийн 21-р зүйлд маш тодорхой байгаа. Улсын их хурл мэдээллийг ил болгож болно. Засгийн газар өргөн бариад асуудлыг шийдэх бүрэн болно. Бүх эрх мэдэл нь байна. Тийм учраас нуугаад хэлбэлүүлээд байна гэж байгаа бол тэр бүх мэдээллийг ил болгох эрх мэдэл нь байгаа. За. Гоншгонох хэрэггүй. Ил болгол харуул болно шүү дээ. Харин би маш сайн нэг түүхийг санаж байна. Би тэрний араас өөрөө явж исэн хувьдаа. Зоригийн алхахыг үгүй ээ. Улсын хурлын гишүүн байхдаа ч явжсэн, би өөр иргэн байхдаа ч явжсэн. Зоригийн алхахыг захиалагчийг нь им инх сайхан гэж, гүйцэтгэхийн хийгчийг нь дамирнгийн инх бат гэж. Хэргийг нь бүх байдлаар нотлолж ял үүрүүлэхийн тулд 2004 оны сонгуулийн өмнө инх сайхан нь Арц намын дарга тэр үед. Арц намыг сонгуульд намын даргагүйгээр оруулна. Арц намынхан өөрсдөө энэ зорийг алсан гэдгийг нь харуулна гэж. Францаас инх бат гэдэг нэг хулгайлж авчираад зоригийн алхахтай холбогдуулаад инх сайхан гэдэг хүн захиалсан. Захиалагчаа хэл гүйцэтгсэн гэдэг хүмүүсийг чинь биднээс барьцсан. Чи энэ хооронд холбоосыг хийж өгсөн гэж авчираад тэр хүнийг хүүлж ийсэн. Тэр үед хууль зүйн сайд нь хэн байсан гэж? Тэр үед ерөнхий сайд нь хэн байсан гэж? Тэр үед аль нам засаг барьжээ. 2004 оны сонгуулийн өмнө. Хуулийн байгууллагаар улс төрийн зорилготой яаж ажиллаж болдог гэдэг түүхэн тэнд байна. Түүхэн тэнд байна. Тийм түүхийг мэддэг хүмүүс хардж магадгүй. Тийм юм болсон байж магадгүй гэж. Тийм түүхийг өөртөө зохиолыг бичиж гардан гүйцэтгсэн хүмүүс бас яг бидэн шиг ажилчуудаа гэж бас хардж магадгүй. Би боддоо тэгээд тэр дамирнгийн инх бат гэдэг хүнийг өмгөөлсөн өмгөөлөгчийг нь одоо би дахиад бүр амар юм ярьж байгаа байхгүй. Өмгөөлөгчийг нь төрийн нууц задлсан гэдгээр нь шоронд хийсэн. Яасан бэ гэсэн чинь дамирнгийн инх бата айлгас үзүүлж ирүүдэж бөө юм болж байгаад за энэ болохоо байлаа гот нь за тагнуулын байгууллагын мэдээлэгч гэдгээр илсүүлээд тэнгуут өмгөөлөгч нь манай хүнийг хулгайлж авчираад ирүүдээд амь насаа бүр аимшигтай болгоод сүүлд нь өөр гэмт хэрэгт холбогдуулаад шоронд явуулаад өөр гэмт хэрэгт холбогдуулаад тэгээд тэр гэмт хэрэгт холбогдуулж явуулахдаа
манай хүнийг одоо дуу үг хэлүүлэхгүй тулд мэдээлэгч болголоо гэж хэлсэн өмгөөлөгчийг нь төрийн нууц задлаа гэд Санжаа Сүрэнгойг шоронд явуулж байсан. Энэ бол түүхэнд шарлсан ууцсан дотор хуучраг байгаа баримт. Тэгэхээр одоо би энэ дахиад энэ бол зөвхөн нэг нь ил болсон хамгийн хил дам дагуулсан нь зоригийн гэх энэ хэрэгтэй холбогдуулаад байгуулсан ажлын хэсэг яг зоригийнхээ хэргийн араас явсан хэдэн хувь зоригийн хэрэг гэдэг нэрийн дор улс төрийн захиалга гүйцэтгэсэн хэдэн бол одоо би энэ дайрын жиг ностой юм хэлээ. Яагаад энэ зоригийн хэргийг ил болгоод шүүхээр оруулахгүй вэ? Яагаад гэвэл энэ зоригийн хэрэгтэй холбогдуулж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан маш олон хууль бус үйл ажиллагаа байна. Энэ хууль бус үйл ажиллагаануудыг шүүхийн давцанд ил гаргаж олон нийтийн нүдэн дээр тавина гэдэг бол аимшиг. Аль намд хамаатай аимшиг бол? Би бол аль намд гэхээс илүүтэйгээр хинүүст хамаатай аимшиг бол гэдэгт бүр ач холбогдол өгч байна. Тодорхой улс төрчидтэй хамаатай. Яагаад зоригийн хэргийг анх с 5 байсаар байнга Эрдэнэтээс холдуулж ирсэн юм. Хэний захиалгаар хаашаа очих гээдээс учраас ямар хүмүүс холбогдох гээдээс учраас тэр с 5 руу явсан хүн болгоныг зоригийн хэргийн ажлын хэсгээс гаргаж ирсэн юм. Яагаад дандаа зоригийн хэрэг гэдэг нэрийн дор өөр маш олон улс төрчдийн хувийн амьдралыг ухаж төгсөн юм. Тэр баримтууд яагаад зоригийн хавц тэрэг дээр байхгүй эсвэл шүүх рүү очихгүй дандаа яагаад тэр улс төрчдийг шантажлах хэрэг болдгийг. Яагаад зоригийн хэргийн ажлын хэсэгт орсон дандаа улс төрийн захиалгаар явдаг зарим нэг мөрдөгч хууль сахиулагч нар улс төрчдөөс өндөр зэрэглэлийн тэр хүнтэн болцсон байгаа юм. Яагаад зоригийн хэрэг нэрийн дор гүйцэтгэх ажлын хяналтгүй маш нууц гэдэг зэрэгтэй өндөр зэрэглийн тоног төхөөрөмжөөр дандаа улс төрчдийг ангуучилдаг юм. Би одоо зүгээр нэг өөртөө тохиолдсон жишээ л. Нөгөө над дээр ажилласан нэг дэврандаа байв штэ. Таны шинэ нас тагнаж чагнасан биз дээ. Таны хууль зүйн сайд байхад. За наа тийм. Сайдыгаа тагнана гэдэг чинь намайг тагнаж чагнасан хурандаа нартай холбоотой асуулт хөндөгдөөд гол ажлын зохион байгуулсан гэд нэг хүнийг ажлаас салахад зоригийн хэргийн ажлын хэсгийн хүн гээд дээрээс чи энэ хүнийг хөдлөх хэрэггүй гэж команд ирж илээ шүү дээ. Дээрээс гэдэг юм байна. Тэгээд тэр хурандаа нарыг дээрээс нь хэн удирдах гэсэн юм бол энэ өөр юу илэрхийлж гэнэ үү гэхээр зоригийн хэрэг гэдэг өөрөө энэ хуулийн байгууллагуудын одоо удирдах байгаа хүмүүсийн дуртай хүн рүүгээ чиглүүлэх зэвсэг болж хувирсан байсан. Дуртай хүн рүүгээ чиглүүлэх. Дуртай хүн рүүгээ чиглүүлэх зэвсгийг ашиглаж байсан хүмүүс өнөөдөр энэ хэргийг хардж байна. Бас. Тийм учраас би энэ хэргийг зөв шийдсэн, буруу шийдсэн гэдэг энэ маргааны аль нэг талд орох тухай биш. Ер нь ийм зэвсэг ажиллаад байгаа хуулийнхаа орчныг бид яагаад өөрчилж чадахгүй байсан юм бэ гэдэг тухай бас ярих хэрэгтэй байна гэж харж байна. Ерөнхийдөө улс төрийн нөлөө орсон уугүй юу гэдгээр та юу гэж ярих вэ? Зоригийн иргэд цаг үе болон улс төрийн нөлөө байсан. Цаг үе болон улс төрийн нөлөө байсан. Яг гэвэл энэ зэвсгийг чинь одоо атгах гэж оролдсон хүн бүхэн улс төрийн иргэдээр дамжуулт тэнд очиж исэн. Энэ зэвсгийг чи ашиглаад улс төрийн нөлөөнөөлгөөр би цагдаагийн дарга бай, би ерөнхий прокурор бай, би шүүх рүү очие гэдэг хуульчдын тохироо тэнд бас явдаг байсан. Тийм учраас эн чинь бүхэл бүтэн энэ зүгээр нэг сүүлийн 4 жилийн тухай яриа биш, эсвэл сүүлийн 8 жилийн тухай яриа биш. Энэ 10 хэдэн жилийн том цикл байхгүй. Тийм учраас бид бол одоо энэ хэрийг зөв үнэн мөн шийдэхэд улс төрийн нөлөө байсан эсэх тухай биш. Одоо харин зөв цэг болох хэрэгтэй. Энэ хэрийг үнэн мөн шийдэхэд боломж нь энэ ер нь хуулийн боломж байгаа юм уу? Процессын хуулиуд дээр, шүүхийн тогтолцоон дээр бид бас ингээ харъя. Эргэлзээ байгаа байхгүй. Тэг эргэлзээ байгаа учраас олон нийт жоохон боломжлоод байна. Зүгээр нэг зүйл дээр бол би зүгээр харьцангуй янз бүрийн мэдээлэл авч ирсэн хууль зүйн сайд байсан хүний хувьд энэ зоригийн алга эрдэнэттэй холбоотой гэдэг сэжиг таамаг анхнаасаа ч байсан.
захиалагч нь хэн байж болох вэ гэдэг сэжиг таамаг бас анхнаасаа ч байсан. Зүгээр улс төрийн маш хүчтэй нөлөө орж ирээд энэ таамаг руу явуулдгүй байсан. Явуулдгүй байсан хүч нөлөө сүүлийн 8 жил суларсан учраас энэ хэрэг тодорхой хэмжээний уршаа ахиц гарлаа. Би энийг бол хэлж байна. Зөвхөн ганц нэг ил болсон баримтууд шүү дээ. Ам зураг болон тэр гэрчийн биш хэрэгтний мэдүүлэг энэ төр бол үнэхээр одоо мөн байна гэсэн тийм ихтгэл үнэмшил төрүүлж байна гэдэг. Надад бол 3 юм жоохон асуудалтай санагдаж байгаа. Тэр асуудалтай санагдаж байгаа нь юу гэхээр шүүхийн процесс. Энэ хэргийг одоо нотолж болохуц маш олон баримт өнөөдрийн процессын хуулиар шүүх рүү шууд очиж чадахгүй. Яг бол гүйцэтгэх ажил гэдэг нэрийн дор ингээд нэг тийм халахвчлагдсан тэгээд хууль ёсны юм шиг хууль бус юм шиг ингээд нэг хачим бамтгалсан олон юмнууд байгаа. Хоёрт нь энэ хэргийг шүүн таслах үйл ажиллагааг хаалттай хийчихэд дараа нь зөвхөн прокурор ялга талхай баримтуудыг гаргаж ирээд ил болгох байдлаар тэгээд өмгөөлж ярих юм бол айгуул санжаа сүрэнгуй шиг төрийн нууц задлсан хэрэгээр шоронд орчхоор тийм төвшөнд ингэж нэг талыг барьж байгаа нь өөрөө хүмүүсийн эргэлзээг хэтэрхий их яв өдөөчлөө. Аль баримтууд нь яах ёстой? Ил болж нөө дэнслэгдэх ёстой. Тэгжээж энэ дэнсний дундаас энэ нь ингэсэн байна гэдэг бодит үнэн өөрөө харьцангуй тодорхой ёстой байхгүй. Тэгснээс биш зөвхөн ялга талын баримтыг гаргаж шийдчихэд юм болсон ба гэх юм бол энэ пропаганда гэж ярьдаг те. Улс төрийн тархи угаалцыг харагдаж байна. Зөвхөн прокурорын гаргаж ирсэн баримтад нэг аюул байна. Тэр аюул нь юу вэ гэхээр шоронд эрхчлөөгүй хоригдсон хүний мэдүүлэг дээр түшиглэх гэж оролдох юм бол энэ өөрөө тэ эрүүдэн шүүгдэж байгаа юм шиг амь нас нь эсвэл өөрийнх нь хувь заяа тэ 100% эрсдэлээр байгаа хүн хэнийг ч гүтгэх аюултай байхгүй. Тэгэхээр би гүтгсэн гэж хэлэхгүй тэ ийм эргэлзээ үүсгэж байгаа байхгүй. Тэ ийм учраас нөгөө оюун гэрэл боолд гэд манай арчс намын гишүүд гүйцэтгэх ажлыг шоронд хийхэ болоо. Яг гэвэл өмнөх туршлагаас харахад хүн илмэгдүүлсэн байж болзошгүй гэдэг гүтгэлгүй дандаа тэндээс явсан байна. Зохион байгуулалттай юм шиг шоронд утас сэргэлж болохгүй гэж байгаа боловч утсын нөгөөд бусдаар яриулах байдлаар тэндээс юм нотлох гэж оролдсон байна. Эн чинь Вишинскийн арга. Эн чинь эцсийн дүндээ юу болж өрдгөө гэхээр нөгөө буруудгаж байгаа хүнийг өөрөө нотлох гэж оролдуулдаг. Манай энэ хуулийн энэ орчин өөр болохгүй байна. Манай хуулийн байгууллагын өөрийнх нь соёл, дотоод, арга барил болохгүй байна. Үнийг шийдсэн ч худлаа гэж хэлж болох утсаар ягаад гэвэл харагдаад байна. Тийм учраас би одоо мөрдөгч нартай шүүхийн юм уу прокурорын системд энэ зоригийн алгыг хүн гүтгсэн гэж бол хэлэхгүй. Гэхдээ одоо үнэхээр энэ 3 хүн хэрэгтэн байлаач гэсэн манай нотолдог арга өөрөө ягаад байна вэ? Эргэлзээ үүсгээд байна. Манай хуулийн байгууллагуудын арга барил өөрөө ягаад байна вэ? Эргэлзээ үүсгээд байна. Гэтэл захиалагч нь доторог байх чи захиалгаар хүн алсан юмаа гэдэгт ял өгж гин гэдэг бол эргэлзээтэй. Эхлээд захиалагчаа илрүүлжээж дараа эхлээд ч биш л дээ. Тэр нь эхлээд илэрнэ үү эсвэл төгсгөлд нь илэрнэ үү ялгаагүй энэ хэргийн талбарээс нь авч үзэхэд чухал гэж үзэж байгаа бол тэр бүх юмаа шүүхийн өмнө дэнсэн дээр тавих хэрэгтэй. Тэгснээс биш за энэ нь тустай юм аа энэ байна гэдэг эхний удаад ингэчи гэдэг юм байхгүй. Нэг хэрэг дээр. Биш зориг алдсан, доржиг алдсан, батыг алдсан байжгаад ямар ч зоригтой холбоотой юм энэ байна. Баттай холбоотой байхгүй байгаа учраас батыг нь төр хаяад хэргийн тусгаарлаад энэ хүнийг зориг гэдэг хүний аллагатай холбоотой ялж яана гэж байгаа бол өөр. Гэтэл зориг гэдэг хүний аллагатай холбоотой гэхдээ нэг хэргийн захиалагчийг нь тусанд гаргана гэдэг бол ойлголт байж болохгүй. Энэ дээр хуулийнхны хувьд бол жоохон эргэлзээ үүсгэсэн. Жоохон ч биш процессын хувьд бол хоёрт нь дахиад нэг юм бол одоо гол гэрч болгон хатчихваа. Харин тийм. Тэ. Гэтэл өнөөдрийн байгаа байцаан шийдэх хууль дотор энэ тодорхойгүй зохицуултаа. Биднээс өнгөрсөн оны хавар батлаад 9 сарын 1-ээс эхэлчих байсан процессын хуулийн дээр одоо хамтран ажиллагч гэрч гэдэг шинэ тогтолцоо оруулж ирсэн байхгүй юу?
гэмт хэрэг дотор оролцсон байж болно. Гэхдээ тэр гэмт хэргийг илрүүлэх, тэрнээс том гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах юм бол тэрийг гүйцэтгэгч гэхээс илүүтэйгээр эсвэл юу гэдэг хамтрагч гэхээс илүүтэйгээр одоо хуулийн байгууллагад хамтран ажиллаж байгаа гэрч гэдгээр нь аваад нөгөө гэмт хэрэгтэй холбоотой асуудал дээр нь тохироод энэ хүнээр нөгөө хэрийг гэрчлүүлэх тухай яриа байхгүй. Дээр нь дахиад нэг асуудал байна. Манай одоо байгаа иргэн байцаан шийдэх хуулиар гэрчтэй хамтран ажиллах тухай ойлголт байхгүй. Чи гэрчлэхгүй чам шоронд хийнэ гэдэг айлган сүрдүүлэх тогтолцоо байна. Гэтэл нөгөө талд нь яадаг вэ гэхээр төр айлган сүрдүүлж явах нөгөө талд нь бас нөгөө хүмүүс нь намайг гэрчлэж чамайг хаална шүү. Яг л чамайг хамгаалах систем байхгүй наад төрд чинь. Тэгэхээр гэрч бол хоёр талаасаа яаж гинөө? Занал хийл дотор байгаа байхгүй. Хоёр талаасаа ийм занал хийл дотор байгаа гэрчтэй улс оронд нөхцөл байдал нь хүнд ямар ч гэмт хэрэг илэрх боломж байна. Булган өөрөө магадгүй шүүх хуралд оролцохоос татгалзсан байж болох уу? Эсвэл одоо өөр ямар нэгэн шалтгаанаар булганыг оролцуулаагүй юм болов уу? Та юу гэж харж байна? Би мэдэхгүй. Би энэ процесс дээр байхгүй учраас яг энэ хэргийн холбогдлыг мэдэхгүй байна. Цорын ганц гэрчтэй байгаа энэ хэрэгтэр тэр гэрчгүүгээр шүүх хурлыг явуулаад яллна гэдэг л жоох эргэлзээд байгаа юм л та. Наад чи эргэлзээ үүсч байгаа хүн бүхэн санал нэг байна. Одоо байгаа энэ хууль чинь ийм төрлийн гэмт хэргийг илрүүлж яллах боломжийг олгож чадчихэв нөө. Гэрчээ хамгаалж чадахгүй. Гэрчтэйгээ хамтарч ажиллаж чадахгүй. Гэрчийнхаа одоо зарим нэг эрсдэлтэй нөхцөлийг тохирч чадахгүй хуулийн систем гэрчгүй хэргийг шийдэх гэж л оролдсон шүү дээ. Гэрчгүй хэргийг шийдэх гэж оролдоно гэдэг нь юу вэ гэхээр гэрчгүй чинь өөр нь нотлуулъя гэдэг зарчим явна шүү дээ. Өөрөөр нь нотлуулъя гэдэг зарчим нь юу вэ гэхээр 20 айлган сүрдүүлнэ хуурна. Энэ өөрөө соёлт хүн төрөлхтний хувьд бол хамгийн аюултай систем байхгүй. Нөгөө цорын ганц гэрч маань сүүлд нь тэр хэрэгтний мэдүүлгээр бол одоо гэрч гэхээсээ илүү тэр хэргийн хамсаатан баг гүйцэгч юм шиг тиймэрхүү байдал үүсэх гээд байх юм. Тийм ойлголт төрсөн надад бол. Тий. Яг нь би өөртөө ч найдах нь л тэр прокурорын залсан мэдээлэл дотор бас тэр хүмүүс юм уншлаа. Ярианы хөнгө дотор тийм юм байна. Тэгээд би төвчээр алдаад твиттер дээр бичлээ л дээ. Энэ хэргийн боддуудыг тодорхойлоход булганы мэдүүлэг хамгийн чухал байжээ. Яг л нөгөө алуурчд энэ мөн бид ингэж алсан гэж байгаа хүмүүсийн энэ үйлдэл нь үнэн үү худлаа юу гэдгийг тэр хүмүүс биш. Өөр хэн нэгэн хэлэх боломж нь булганд л байсан байна. Гэтэл тэр булганд байгаа мэдээллийг үнэн боддоор нь гаргаж ирээгүй л булганыг нөгөө сая биднээс хийх гэж чадаагүй байгаа хамтран ажилласан гэрч гэдэг статус руу авчих хэрэгтэй. Гэтэл манад одоо хуулиар тийм статус байхгүй. Дээр нь тэр хамтран ажилласан гэрчийг хамгаалах, гэрч хогчийг хамгаалах үндэсний тогтолцоо өөрөө ажиллаж байгаа хэрэгтэй. Тэрийг татан буулгацсан. Тэгэхээр ямар тохиолдолд булган одоо тэрийг үнэн худлаа хэлэх вэ гэхээр булганыг одоо гэрчид нөлөөлдөг юм чинь өөрөө зөвхөн гэмт хэрэгтэн биш. Гэрчид бас аюултайгаар нөлөөлдөг зүйл чинь яллах тал. Прокурорч байж болно, мөрдөн байцаагч байж болно. Чамайг ингэж хэлэхгүй бол энэ хэргийг чинь сөхөн шүү гэж бас хэлж болно шүү дээ. Тэгвэл энэ гурван хүн алсын бол нөгөө Дамирингийн их бат одоо олон хил дамжиж одоо Францаас одоо Германаар дамжиж хулгайлагдаж ирсэн их бат гэдэг хүн алсан гэд одоо тэр хүнийг бас ингээд амь насны хөнөөс асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын төр одоо их батыг хүн хулгайлсан гэдэг ийм асуудал логикоор үүсэж байгаа байхгүй. Энэ чинь хүн болгоно мэдж байгаа шүү дээ. Ямар санд Герман, Франц яг дамжиж Бельги гэдэг ингээд дамжиж авсан энэ гурван улс нь манад нот хүртэлцсэн шүү дээ. Аль ч улс гэмтэртэй тэмцэх хууль сахиулгын ажиллагааг өөр улсын нутаг дэвсгэр дээр хийдгүү маа. Зөвхөн харьцаа хэлцэн тусалцаа үзүүлэх гэрээ хийгээд тусламж авдаг. Тэгснээс ч өөртөө сайн дураар орж ирээд хүн байцаагаад гавлаад байршлаад хулгайлаад авч явж болдгүй юм. Яг тэгвэл улс орны тусгаар байдал хуулийн үйлчлэлийн хил хязгаар гэдэг юм байдгийг гэж. Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэг Америк юм уу эсвэл Хятадын мөрдөн байцаагч ирээд хүн барьвчлаад гавлаад байцаалт хийгээд бол манай ч гэсэн таалагдахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан байхгүй юу? Зүгээр ийм хэмжээний үйлдэлийг хийх үүрэг даалгавар зохион байгуулж байгаа гэдэг бол биднээс улс орныхоо хувьд бол дэлхийн нийтэд хойд солонгосоос ялгахдаггүй гэж тэр үед харагдаж байна. Тэгэхээр одоо их батыг ер нь энэ хэрэгт одоо сэжиглэж баривчилж одоо ингэж эрхийг нь хорж цагдчихсныхаа хувьд магадгүй Монголын төр
Их хотыг цагаадах ёстой юу? Тэр тухай хөөцөлтөд бараг бол тэ. Та юу? Инх хотыг ч Санжаа Сүрэнгуйч би арга ядаа сүлдээ Санжаа Сүрэнгуйг чинь бүр шоронд хийгээд шудраг хууль ёсны тухай ярьсныхан төлөө шоронд хийгээд өмгөөлөгч эрхийг нь авч яасан. Тэгээ би хууль зүйн сайд болсныхаа дараа энэ бол үнэхээр зөв байсан юм аа гэж өмгөөлөх эрхийг нь сэргийж өгч ирсэн. Инх хот гэдэг үнэтэй холбоотой асуудал бас тухай зөндөл яригдсан. Нөхөн төлбөр гэрийнх нь одоо нэгэмжлээд шүүхтэд бас явсан л баг. Хамгийн эмгэнэлтэй зоригийн эрхтэй холбоотой баримжилж ирчээд бичгээр нь тохиромжоор үйлдэж одоо ял завшсан гэдгээр одоо буцаа шоронд хийсэн. Тэр үед нь яасан бэ гэхээр илэгний өвчтөй учраас ялаас одоо чөлөөлж гаргасан. Тэгээд нөгөө хүн чинь гадагшаагаар авцсан байсан. Тэгтээ тэр хүн тэр өвчнөөрөө шоронд насварсан. Яг насвархын өмнө шоронгоос гарч эмнэлэг твтүүлж ирсэн. Тийм төвхтэй. Тэгэхээр энэ өөрөө юу вэ нөх гэхээр манай хуулийн одоо систем өөрөө буруу байгааг нь шинж байхгүй юу? Таныг одоо хууль зүйн сайд байх үед энэ зоригийн иргэн илрүүлэлт төр нь ямар төвшөнд байсан бэ? Үнэхээр одоо илрүүлэх төгссөн байсан юм шүү. Та анзаараагүй болов уу? Яг тэр одоо энэ байж байгаа болж байгаа үйл явдлаас аль ч хууль зүйн сайдд бол нэг зоригийн эрхтэй холбоотойгоор бол нарийн юмр бол орж чаддгүй. Энэ бол ерөнхий прокурорын төвшөнд зангилагдаад цагдаагийн байгууллага, таниулын байгууллага гэх мэтлэн хэд хэдэн байгууллагын хамтарсан ажлаас байгуулагдсан юм систем байсан. Тэгээд үе үеийн ерөнхий прокурорууд энэ хэргийн хувь заяаг, үе үеийн ерөнхий прокурорыг томилдог хүмүүс энэ хэргийн хувь заяаг ерөнхийдөө бол атгсан шинжтэй байсан. Ерөнхийлөгч мэдээж хэрэг тэр нөгөө нууцлын зэрэг мэрэг яагаад тогтоогоо сүржигнээд байгаагийн цаад утга учирч бас тэнд байгаа л баг. Гэхдээ намайг хууль зүйн сайд болсны дараагаар бол нэг чиглэлийн нэг юм өөрчлөлт гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр өмнөх ажлын хэсгүүд дандаа улс төрийн захиа даалгавраар гүйцэтгэгч нь хэн бэ гэж хайхаас нотлохоор тааш нь хөтлж гэнэ гэж хайхаас илүүтэйгээр энэ хэргийг захиалагч нь хэн байх вэ? Захиалагч нь гэдгийг тооцоог бодонгуудаа энэ хэргийг аль нам руу наах уу гэдэг ийм савлгаан дотор явчихсан. Үнэхээр энэ хэрэгт санаа зовж байгаа юм бол энэ хэрэгт улс төрийн нөлөө байна гэж эргэлдэж байгаа юм бол 65 суудалтай улс төрийн хүчин улсын их хурал дээр энэ хэрэгтэй холбоотой бүх баримтыг ил болгох эрх мэдэл нь байна. Одоо дээд шүүхтэр асуудал яах болоо гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр их хуралд бол энэ хэргийг одоо шүүх хурлыг нээлттэй явуулаа гэсэн чиглэл өгчих хэрэг байгаа юм биш үү? Гэхдээ нууцынхын тэр хаалттай шүүх хурал хийгээдсэн тий. Хаалттай хийхэд хүргээд байгаа нотлох баримтыг нь ил болгоход л төрийн нууцаас гарахад л шүүх хурал ил болно. Та ч одоо улсын хурлын гишүүн, хууль зүйн сайд байсан хүний хувьд бас хөрөнгө оруулалт тань өнгөрсөн 4 жилд бол хангалттай л нэмэгдсэн байх гэж би хардаад байгаа шүү. Харамсалтай. Тим дөрвтэй өөрчлөлт орсонго. За, гуравт нь. Таны чи байраа солисон, машинаа сайжруулсан гэж яриад байсан худлаа байсан гэсэн үг үү тий? Одоо ч над дээр юуны маш алга. Яг хуучин машинаар л байна. Одоо тэгэхээр хуваараа бизнес хийж гин үү? Эсвэл ямар нэгэн байдлаар одоо төр албанд ч гэдэм үү зөвлөгөө өгч гин үү? Солоны ажлуудыг хийж байна. Докторийн ажлууд дуусгах гэж оролдож байна. Бизнес гэх юм бол байхгүй шүү дээ. Надад бол ер нь бол мэдлийн бизнес байдаг болохоос өөр төрлийн бизнес л байхгүй л дээ. Мэдээч одоо сонгуульд ялагдсан маргааш одоо лаз өшгөлн гэж ярьдаг шүү дээ улс төрчдийн хувьд. Гэхдээ мэдээж цаашдаа амьдрал үргэлжлэж байгаа юм чинь тодорхой хэмжээгээр бизнесээ үргэлжлүүлэх гэдэг юм уу мөнгө олох шаардлага гардаг. Тэгэхээр танд бас мөнгө олох ямар арга байгаа вэ? Миний амьдрал тийм өртөгтэй амьдрал биш шүү дээ. Тийм учраас амьдрал аваад явах зардал дээр бол нэг санаа зовхгүй. Тэ. Яг бол мэдлэг эсвэл нэг тодорхой лекц уншаад ном бичээд судалгаагаа хийгээд нэг зарим нэг юм дээр зөвлөгөөгөөд явхад бол тэгээд амьдрал бол хүрэлцэн. Одоо бас улс төрийн амьдралаас харьцангуй бага зэрэг хүндэрс учраас одоо цаг хангалттай зарцуулж чадж байгаа юу? Манайхан бас гомлол. За. Ер нь одоо ам бол нэмэгдсэн үү хэвэр байгаа юу? Хэвэр юм. 3 хүүхэдтэй гэсэнтэй л. Хүүхдүүдтэй нь одоо сургууль соёлоо төгсөж эхэлж байгаа юу? Арай төгсөөгүй. Одоо том хүүхдтэй нь аль сургууль сурдаг? Том хүүхдүүд нь мөс сурч байна. Их сургуулийн ямар хуулийн сургуульд. Бас тань шиг хуульч болох юм тийм үү? Тий одоо тийм болно гэсэн бодолтой сурч байгаа шүү дээ. Тэгээ хүүхдүүдийн сонирхол өөрсдөө хөрөл явуулах гэсэн бодолтой байна. Манай баг бол одоо бүр тоогооч болно гэж бодсон юм л шүү дээ. Одоо багтанд хэдэн настай? Одоо ч 13 таа.
Ааха. Яагаад тогоош гэсэн юм болоо? Гэхдээ одооны хүүхдүүд биднээс юм бодвол тэс өөрөө. Яг нөгөө хүмүүс өөрөө үе үеэхээр л ингээд сэтгэж өөрсдийнхаараа бодох гэдэг болохоос биш үе үе л өөр шүү дээ. Их хурлын гишүүн сайд байсан хүний хүүхдүүд бас тусгай сургуульд явдаг байх гэж хараад байдаг л та. Танай хүүхдүүд аль сургуульд явдаг? Орос 3-т л явсан. Орос хоёр багтай нь Орос 3 дугаар сургуульд байдаг. Тийм. Том баг хоёр нь Орос 3-т явсан. Манай дунд хүү 33 дугаар сургуульд гэсэн. Дунд хүүтэй нь одоо мэргэжлээ сонгох төгсөж байгаа юу? Дунд хүү манд бас л одоо хуульч болох юм уу яах юм. Олон улсын гэрээ мэрээ тэр чиглэлийн юм болмоор байна гэсэн л бодолтой байх шиг байлаа шүү дээ. Одоо дунд сургууль арай төгсөх гэж байгаа гэсэн. Төгсөөд одоо нэг тийм коллеж маягийн юмд явж байна. Тэгээд нөгөө хуулийн сургууль сурна гэсэн бас зорилготой. Гэхдээ нэг олон улсын гэрээ контрактаар сурах учраас тэр чиглэлээрээ одоо сургуульд ирсэн гэхэл тэтгэл хайгаал явж байгаа шиг шүү дээ. Хоёр том хүүхдтэй нь хоёулаа тантай адилхан хуульч мэргэжилтэй болох гэдэг та юу гэж хүлээж авч байна? Дэмжиж гин үү эсвэл дэмэдэ гэсэн тийм байдлаар хандж байна уу? Яг нь эцэг эхүүд янз бүрээр л ханддаг баг. Би бол хувьдаа нэгийг нь эмч болчихосоо гэж бодсон. Тэгээ эмч болохгүй юм байна. Яг л би ч өөр эмчийн гэр бүл ээж аав хоёулаа эмч байхгүй юу? Тэгээд бас нэг дундаасаа нэг эмч болчихосоо гэж горьдсон. Тэгээд горьлог байхгүй юм шиг шүү дээ. Эхнэртэй нь одоо ямар ажил хийдэг вэ? Манай эхнэр надтай адилхан хуулийн мэргэжилтэй. Тэгээд төрийн байгууллагад ажилладаг. Төрийн байгууллагад ажиллахгүй. Ер нь нэг бидний зарчим тогтоосон юм. Би нэг улс төрөөр явж байгаа. Тэгээ хуулийн ажиллагаа мэргэжилтэй учраас төрд ажиллаад хэрэггүй хаа гэж бодсон. Та ер нь хууль зүйн сайд байх хугацаанд бас ах トゥ найз нөхөд хамаатан садантаа бас тодорхой хэмжээгээр ажилд оруулах ч гэдэг юм уу? Нэг тендер авч өгч гэдэг юм уу? Ийм байдлаар ер нь бас дэмжлэг үзүүлж чадсан уу? Түрүү хэллээ шүү дээ. Энэ нэг махны машин шиг ийм юм дотор өөрөө цуг суугаа явах юм бол эзэж энийг өөрчилж чадахгүй. Өөрчлөхийн тулд гадна зогсож өөрчлөх ёстой. Гадна зогсож байгаа учраас тэрийг өөрчлөнө гэж бодож байгаа бол тэндээс маш хэмжээний юу ирэх вэ? Эсэргүүцлэр шүү дээ. Тийм учраас нэг тийм юм толбогдох юм бол тэгээд бүх юм ахуулна да. Та чинь айлын хэд дэх хүүхэд вүлээ? Би айлын том. Тэр аав ээжээс хэдүүлээ гэсэн үг үү? Аав ээж сургуулаа. Гуруулаа. Дүүнэртээ ер нь хэр зэрэг сайн тусалж чадж байгаа, сайн ах байж чадж байна уу? Тусалж чаддгүй шүү дээ. Нэг дүүтэйгээ тангаар тасарсан. Тэгээ яагаад тасарсан бэ гэхлээр нэг хуучин бас хуулийн чиглэлийн мэргэжилтэй. Тэгээ хуучин улсын их хурлд ажилладаг байж байгаад 2008 онд байна да. Гантмөр боловсролын яамны сайд болоод тэнд хуулийн хэлцэрэг манай дүүг аваад тэгээ бөө юм болоо төмөжин дүүгээ тэнд тавилаа. Тэгээ бид үүдэр очиод чи хуучин ажил дээр л хийж байгаа шүү дээ. Улсын их хурлын таван газарт ажиллахад юу нь болохгүй байгаа юм. Тэ. Тэгтээ тэргүүл энэ надаас үл шалтгаалаад намайг улс төрд орох ирэхээс өмнө чи ийм ажил хийж ийсэн. Тэгээ заавал тэр яам руу очих ямар байгаа гэсэн чинь манай дүү нэг ч удаа тусуулахгүй битгий гайвал тэгж хэлэл тангаа тасарсан да. Тэрнээс шаш бас овоо хэдэн жил өнгөрчлөө шүү дээ. Тэгээ одоо эргээд эвлэрэх боломж байгаа үстэй. Гэхдээ яах вэ? Зөв ах トゥ хоёр шиг ойр зур наануу цаануу гэж ярихаас биш нэгэндээ тийм юу тустай тэмтэй явж чадахгүй л. Тийм. Ер нь зөв улс төрд орохоор бас гэр бүлтэйгээ хүртэл зөрчилдөд хүргэдэг бас хэцүү. Танд ер нь хаширч исэн удаа байгаа юу? Том Круз нэг хэлсэн үг намайг бүр оюутан байхад сэтгэлд их хоногшсон үг гэдэг. Хамгийн дотн хайртай ойрын хүмүүстэйгээ хэл үг олголцоход минь туслаач. Дайсантайгаа бол би угаасаа уучраа олцсон. Ягаад гэвэл би тэр хүмүүстэй ямар аргаар яадаг те бүх аргаар нь тэмцэл чадна, буул тавьжвал буул тавьж чадна. Хайртай хүмүүстэйгээ бол хизээж тэмцэж чадахгүй. Хатуу ширүүн байж чадахгүй те. Гэхдээ хайртай хүмүүстэйгээ нөгөө юмаа ингээ ярихын тулд сэтгэл зүй гэдэг юм аюу хүнд хэцүү байдаг те. Одоо уурлан бохимдно гэдэг бүх тэр эмоцийг нь шингээж харьцах шаардлага гарч ирдэг. Тийм учраас тэр их төвчээрийг одоо надад ингээд өгөөч гэсэн утгатай тийм үг. Та төрсөн дүүтэйгээ бас хэцэг хугацаанд бас хөндөрч исэн юм байна. Зүгээр таныг бас зарим хэвлэлээр бас их нэртэйгээ бас таарамжгүй байгаа гэсэн ийм мэдээлэл бас гараад ирсэн. Сонгуулаар л эхлэе хэвчээ. Харин тэгсэн. Зүгээр энэ мэдээлэл үнэн үү юу гэдгийг л харин би одоо асууж байгаа юм л да. Бид хоёр одоо цугл амьдрал
Амьдралын жаргалын хуваалцал явуулчлаа тэгэл. Манай гэр бүлийн хамгийн одоо нэг хамгийн үнцэнтэй зүйл юм уу та. Улс төрч байж байгаа хувийн амьдрал дотор бусдад битгий оруулж яригдаг. Ийм нэг зарчим. Нэг удаа аюу хөгжилтэй шүү дээ. Драма театрт нэг юм үзэж гарч ирээд манай одоо аавын дүү одоо аав эгчтэйгээ би таарч байгаа байхгүй. Би тэр таарад үүдэн дээр таараа шатан дээр зогсоод нэг хэдхэн минут зогсон чинь зураг авчаад Тэмүүжингийн ихнэр нэгэд тавьчихлээсэн. Аав эгчтэй нь байсан уу? За. Тэгээд Тэмүүжингийн ихнэр тамиг татдаг яадаг ч үл нэг юм бичсэн гэдэг. Тэгээ яг тэгвэл гэр бүлийн амьдралаа ил гарахгүй байх тусам хос орон зай дотор янз бүрийн хөвж явдаг л. Тэр үл сонирн биш. Таны эхнэрээр нэлээд төвчээртэй хүн юм а да. Ялангуяа сонин хэвлэлээр янз бүрийн одоо эмэгтэйтэй холбогдож бичигдэхээр бас тэр болгонд бас итгэх үгүй юу гэдээ бас эмэгтэй хүний хувьд бол хэцүү л байдаг байх та. Яг л өдөр бүхэн хажууд суугаа хүн өрөөлөө үгээс өөр хөвлөлт итгэж шүү дээ. Та ер нь төрүүлж буулт идэггүй, эхнэртэй нь буулт идэггүй. Ямар нэгэн зөрчил гарч ил таараш гэр бүлд. Нэг дүрэн байдаг те. Маргалд маргааны үр дүнд бүх юм ихнэрийн зөв гэж. Тэр үр дүнд тэгж харагдаж байгаа зүйл дээр наан нь ер нь алхам ямар хийх ямар шаардлага байна. Хуулийн мэргэжилч өөрөө хамгийн хэрвэлч хүмүүсийн мэргэжил шүү дээ. Хэрвэлч. Өө за. Албан ёсоор дүрэн барьж хэрэлдэг тийм мэргэжил байхгүй. Соёлтой хэрэлдэг. Нэг. Хоёрт нь хуулийн мэргэжилч өөрөө сэтгэлгээний хувьд маш логиктой мэргэжил шүү дээ. Энэ үйлдэлийн дараа тэнд тим юм болох нь гэдгийг харьцангуй эрт төлөвлөж харах чадвартай мэргэжил. Тийм учраас тийм мэргэжилтэй хүмүүс шаардлагагүй хэрүүл огт ордог юм шүү дээ. Гэр дотор ч гэсэн яг тийм. Улс төрчийн ажил гэдэг чинь төрд ажилладаг эсвэл нэг компанид ажилладаг шиг ажил биш. Энэ 24 цагийн ажил тий. Хоёрт нь эрх мэдэлтэй эрх мэдэлгүй байгаа дээр бас амралт авдаг ажил ерөөсөө биш. За. Энэ өөрөө бүтэн амьдралын ажил. Би таныг бол их завтай байгаа л гэж ойлгож байна. Үгүй ээ. Тийм үү? Үгүй. Хэрвээ зүгээр албан тушаалын эрхлээс буучаад зүгээр суучдаг бол тэр улс төрч биш. Тэр зүгээр хин нэг Google-тэй тий. Сандал дээр суугаад ардны удирдлагатай байдаг хүмүүсийн тухай яриаж магадгүй. Улс төрчийн ажил гэдэг чинь өөрөө эн чинь бодлоготны ажил шүү дээ. Бодлоготны ажил гэдэг чинь өөрөө цаг үргэлж толгойн ажиллаж төлөвлөлт гаргаж ийм асуудал байгуул нийгмийн асуудлыг шийдэхин тулд гарц хайж явдаг тийм ажил байхгүй. Тийм учраас хүн бодгоо болно гэдэг бол улс төрч ажиллаа зогсооно гэсэн үг байхгүй. За үгээр манай ярилцлага өндөрлөж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр та хуульч хүн хэдийгээр хууль тогтоох байгууллагад байхгүй байгаа ч гэлээ бас энэ хуулийн судалгаагаа үргэлжлүүлж одоо байгаа энэ хуулийн одоо зөв бус тогтолцоог өөрчлөхөд өөрийнхөө хувь нэмрийг оруулах байхаа гэж найдаж байна. Ингээд таны судалгааны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар улсын хурлын гишүүн асан хуульч Тэмүүжин оролцлоо. Анхаарлаа тавсан сонсогч та бүхэнд баярлалаа.